Аавраа. Би ерөөсөө санаад. За гоё номхон засар. Сайн уу юу гоо. Сайн уу. Гэсний бодомжныхаа өнөөдөр би тэд ад суур дэлгүүр дээр ирээд хүүхдийн намд сонгохоор ирсэн байна. Өөр зөндөө хэлэхээр. Тий. Одоо хамгийн ихний дэлгүүр нь болохоор ад суур байна. Эхлээд ад суураас эхэлж. Тэгээ би тэд хүүхдийн номын чагсаалт хүүхдэд уншвал хүүхдийн номын чагсаалт гаргаж байгаа. Тэгээ тэрэн дээрээ намаа сонгох гээд ирсэн байна. Тийм тэгээд ер нь бүх нас баг ер нь бол сургуулийн сурагчдад зориулах цаа. Тэгээд баг дунд ахлах гэсэн 3 ангилал таарх үз номнууд ямар номнууд байж болохыг гэдэг яг өөртөө явж үзэхгүй болохоор ингээд тоос нэр хараад байхаар ерөөсөө болохгүй нь мэддэгдэггүй. Шал худлаа. Тэгээд нөгөө ер нь тийм жагсаалт ер нь хэрэгтэй байна. Хүүхдүүдийн сурагчдын амралтаар бас биднээс тийм номын жагсаалтууд хүмүүс аяг асуусан. Тэгээд бас дээрэс нь сурагчид багш нарт аяг хэрэгтэй, эцэг эхчүүдэд хэрэгтэй байд юм байна гэж бодоод тэгээд бас тийм жагсаалт гаргаж удаад ямар ч тач өнөөдөр аз хүрээ орно, интернет ном орно, гэрэн хүүхдийн болохоор орно. Тэгээд цаашаа бас өөр газруудаар орч магадгүй. Тэгээд явж байна. За арцгаая. Усны хотон жураа юу хэлж. Одоо яг сурагчид нөгөө юу яадаг вэ? Нөгөө юугаа яадаг Бичиг хэрэг сонсдог вэ? Бичиг хэргийн тасаг зөндөө юм байна. Гэхдээ хүүхдийн ном хэсэг биш байгаа. За. Ханаас эхлэв. Эхлээд чинь Одоо ер нь бага англи гэж байгаа. байгаа шүү дээ. Одоо тэр энэ ингээд дээдлороо номын тавируудынхаа дээдлаар ер нь бол харахаар 7-8 нас 5-6 нас гээд ингээд насаар нь бас ангилсан байдаг. Тийшээ бүр жоохон 3-4 насны хүүхдүүдийн номнууд байна. Гаруна паблишингаас худалдаж авсан зүуд гэдэг юм ном байна. Манай энэ Монгол зураач хүүхдийн номын зураач зохиолч Ганбаатар Болормаа гэдэг гэр бүлийн хоёр идэг Японд зурагт номын салбарт ажилладаг маш олон ном ингэж гаргасан. Тийм зурагт номууд эдний дэлгүүрт байгаа юм байна. Ялангуяа одоо 1-р ангийн хүүхдүүдтэй зурагт ном ингэж үзүүлвэл айгүй чухал идэг. Текст багтай зурагт ном гэдэг текстийн уншин, зохиолын уншин явдаг. Тэнгуүтэн Болормаа Ганбаатар хоёрын номууд болохоор юм яг Монгол ахуйг ингэ маш гоё зурагтай харуулсан. Тэгээ энэ ном бол ялангуяа юу тийм юм бэ? Гэрэлтэй, монгол бичгтэй, тэгээ гоё зурагтай юм байна. Тэгээ энэ хоёр уран бүтээлчийн маань өөр зөндөө олон ном байгаа. Бүрэгдэж охин өдргээл маш олон ном байгаа. Монголд айгүй зарим номоос гараагүй бах. Ер нь Японы зах зээл дээр Японд ер нь гадаад Япон бол өөр улсуудад ингээд бүгдийн зурагт номоор мэрэгшээд ингээд зураг бүтээлчтэй байгаа. Тэгээд үүдээ энэ ингээд нөө зураглууд нь яг гоё тийм айгүй гоё зурагтай. Үүдээ нэг Монгол соёл, Монгол ахуй ингээд айгүй гоёор ингээд гоё элементээр харуулсан гэсэн. Тэнгүүд хүүхдүүд ингээд нэг тийм амар тамирхсан биш. Гэсэн мөртлөө нэг тийм энгийн яг ахуйтай юм шиг ийм зурагтай санагддаг. Тэгээ манай энэ хоёр уран бүтээлч яг мэрэгжлийн тийм зурагт ном тийм хүмүүс байгаа. Номууд нь өөрөөр хэлбэл бас орчуулагдсан. Тийм. Энэ номуудыг яг 1-р ангийн хүүхдүүдтэй тий бага ангийн 1-3 дахь ангийн хүүхдүүдтэй уншуулад хамт уншуул айгуу гоё. Тэгээ зурагт номыг ингээд ийм номыг нөө эцэг эхчүүд нэмхэн гэдэг байхгүй ингээд айгуу бага текст юм а нэг уншаад болооч гэдэг. Гэхдээ айгуу зурагт номыг ингээд нэг уншаад юусоо дуустгүй. Эхлээд уншихад нэг харагдана. Дараа нь уншихад зураг дээрээс нөөр огт анзаарах үзүүлсүүд бас байдаг. Тэгэл уншихцсан бол өөр янз янз юм гарч ирэл гэдэг. Тийм ном байна. Хийг арилтай. Хөөхөн гизсэн мэдстэй. Мөнхөн гизийг хайрлаж харж штт. Шууд өөрийгөө хайрлах тухай сурдаг юм ном байна. Тэгээд энд нөгөө сэтгэл хөдлөлттэй холбоотой номнууд ингээд сайгүй байна. Болорсууд төр ойрт ер нь хүүхдийн ном амар их гаргасан болохоор шинэ номнууд амар их байгаа. Юусе харж байгаагүй номнууд. Боддог, зурдаг номнууд байна. Миний гартаа барьсан 4 ном болохоор нэг зохиолчтой юм байна. Даниэла Кулот гэдэг зохиолчийн энэ 4 ном. За би энэ номнуудыг мэддэг. Яа тэгэхээр би нөгөө нэг номын баяр дээр ном зарж үзчихсэн. Тэгээд
ер нь бол ингээ хүмүүс танилцуулаад энэ гоё ном шүү сонирхоод үзээч гэхээр эцэгчүүд хөвчлэн энэ цувралыг бол нэг миний хувьд яг тэр зогсчихс өдрөл нэг сонгохгүй байсан. Яг энэ шүнийг санал болгоход бол ялангуяа энийг бол авахгүйсэн. Яа тэгэхээр шүн гэж нэг юм онцгүй байх хүүхдэд айх ч юм уу те эсвэл нэг сонирхохгүй байх гэсэн юм байдаг. Тэгтэл хүүхдүүдийг ер нь жоох нэг илүү одоо юу гэдэг жоохон болохоор хялбархан сэтгэл санаа оюуханых нь хувьд ингээ хялбархан гэж үзээд тэгээд зүгээр ингээд үйл явдал төвтэй сонирхол төвтөлсөн тийм зохиолууд ил утгатай тийм зохиолуудыг айгүйх авч өгөх гээд эцэгчүүд яг ийм зурагт номнууд болохоор үг цөөхөн тэгсэн хэрнээ энэ цаана нөгөө нэг зохиолын ил даалд утга гэж байдаг штеп. Энд болохоор хөвчлэн даалд утгаар юмыг илэрхийлсэн байдаг. Тэгээд хүүхдийн сэтгэхүй даалд утгын тал руугаа илүү хөгжин гэхээр тэр хүүхдийн сэтгэхүй задарч эхэлдэг. Илүү юмыг өөрөөр харж сэтгэж эхэлдэг. Юмыг байгаагаар нь биш тэрийг ингэж харж агаад илүү ухаж ойлгодог төрлийн хүн болдог. Тэгээд ил утгатай биш ингээд харахад их энгийн юм шиг хэрнээ цаанаа гүн утга авалгатай юм зурагт номнууд болохоор хүүхдүүдэд юмны цаад учрыг нь ухаж ойлгох тийм одоо даадал гэх юм уу суулгадаг гэсэн. Тэгэд энэ шүн гэдэг нь юм амар шүнийг ингээд хүүхдүүд шүнөө сайдаг хүүхдүүд байгаа, шүнийг амар гэж боддог хүүхдүүд байгаа. Энэ дээр болохоор шүн бол чи ганцаараа бишээ гэсэн мэдрэмжийг авах төрүүлт юм байна. Би сая өөрөө уншиж утсан чинь шүн ингээд хүн ингээд аягүй ганцаараа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгсэн чинь болохоор шөнөөр сар юу хийдэг бол те эсвэл шөнөөр энэ аалз юу хийж байгаа бол те тэд нар ингээд бас л ингээд ямар нэг байдлаар шүн амьдрал өрнжийдэг. Тэнд ингээд зөндөө олон сайхан зүйлс өрнжийдэг. Тэр сайхан зүйлсийг би ингээд цонхоороо хараад мэдрээд тэгээд тэр сайхан бүхэнд ингээд сайхан амраараа гэж хэлж байна гэдэг нь цаад утгаараа буюу даалт утгаараа энэ бол шүн бол чи хийж ганцаараа биш ээ. Шүн ч гэсэндээ илүү ингээд сайхан зүйлс тохиолдог, сайхан зүйлс байдаг. Тэрний сайхныг нь олж харах хэрэгтэй гэсэн ийм цаад утгаараа мессежүүдийг өгдөг зураг юуны хувьд айгуу гоё. Тэгээд цувралууд нь бүгдээрээ л яг ийм ухаж ойлгох хэрэгтэй зүйлс байдаг. Одоо чинь хайр хаанаас ирдэг вэ гэдэг дээр чинь энэ хандгаа ингээл хайрыг юм болгоноос асуугаал яваад байдаг. Амтай бүхнээс хайрыг асуугаад байдаг. Тэгж явж байгаад энэ хандгаа цаашдаа хайрын тухай ямар өөрийн гэсэн тодорхойлолттой, өөрийн гэсэн дүгнэлттэй болох юм бэ гэдг нь ингээд богинохон текстүүдээр. Тэгээ энийг яг хуу сурагчдад зориулсан гэхэд хэтэрхий балчирдах байх гэж бодож магадгүй. Энэ нь бол бага ангийн хүүхдүүдэд миний хувьд л их зүгээр яа тэгэхээр өөрсдөө юмыг бариад өөрсдөө үзээд өөрсдөө уншиж сурж байгаа хүүхдүүд учраас их текстгүй ч гэсэндээ даалт утга гэдэг юмыг тодорхой хэмжээнд одоо мэдэж чадах. Яг дүнгийн сурж байгаа хүүхдэд ил утгатай шууд ойлгох гэхээс илүү юмыг ухаж ойлгодог болох тийм төрлийн номнуудыг илүү сонгож өгвөл зүгээр юм санагдсан. Тэгээд ийм дөрвөн цуврал байт юм байна. Одоо жишээ нь хамтдаа гэдгийг жишээ нь хүүхэд уншичвал хин нэгнийг гадуурх гэдэг нэг тийм мэдрэмжээс аягүй ийм хялбархан салчих боломжтой. Бид нэр ингээд хамтдаа л ямар ч хэлбэр галбиртай байсан бит хоёр хоёулаа ганган гэдэг ч юм уу тий. Ингээд амар том болсон хойно хүнд нийгмээс ингээд чи энийг ойлгооч чи ингэж яах ёстой штэ гэдэг юмыг ингээд хүүхэд байхад нь энгийнээр ингээд хөрхөн зургаар ингээд ойлгуулчих хэмжээний ийм бүтээлүүд бас байдаг юм байна. Энэ болохоор болорч өдрийн ном байна. За цуураа юм уу чи гээд энэ орчуулгын бүтээл тагтаагаас гарсан. Тэгээд Японы зохиолч тэгээд энэ ном яагаад онцгой вэ гэхээр энэ үнэхээр онцгой ном яагаад тэгэхээр яг шүлгийг хүүхдэд хүргэх хамгийн одоо эвтэйхэн хувилбар гэж миний хувьд одоо шүлэг ингээд хүүхдэд зориулсан шүлэг гэхээр чихэрний тухай ч юм уу те эсвэл чихэр яагаад идэж болохгүй ингээд юм зөв буруу зааварчилсан. Тэгтэл шүлэг дандаа нэг тийм зөв сайхныг урайлах ч юм уу, урайлгын шинжтэй ч юм уу тийм байх албагүй. Хүүхдэд шүлэг гэдэг нь хүний сэтгэл рүү холбогдсон тийм зүйл байдаг. Хүүхдэд ч гэсэндээ маш юм комплекс буюу төвхтэй мэдрэмжүүд, төвхтэй бодлууд төрдгөө тэрийг ойлгох хэрэгтэй гэдгийг шүлэг яган найргаар дамжуулж ингээ мэдрүүлэх боломжтой. Бага насны ялангуяа мэдрүүлвэл хамгийн зүгээр яг сургуульд заадаг ч юм уу багш нарын цээжлүүлдэг шүлгүүд хүүхдэд нөгөө зөв бурууг л зааж өгөх гэдэг. Гэтэл хүүхэд зөвхөн зөв буруу дээр хүн зөвхөн зөв бурууг дагаж амьдрах биш. Хүн бас өөрийн гэсэн мэдрэмжийг мэдрэх тийм зүйлс байдаг. Тэгээд энэ болохоор миний хувьд болохоор бүх насныхан хамгийн унших боломжтой. Хүүхэд, жоохон хүүхэд ч вэ нү, дунд анги ч вэ нү, ахлах анги ч вэ нү.
бүх хүүхдүүдэд санал болгох боломжтой. Ялангуяа уран зохиолтой дөнгөж танилцж байгаа. Уран зохиолын үндсэн одоо гоё юм нь юундэ байдгийм бэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа ахлах ангийнханд ч юм уу тийм хүүхдүүдэд уншуулад үзэхэд уран зохиол юуны тухай ярьд юм бэ гэдгийг хамгийн тодор илэрхийлэх боломжтой. Хүний сэтгэлийн тухай хамгийн гоёор илэрхийлсэн тийм нандин мэдрэмжүүдийг мэдрэх боломжтой. Томчууд ч ялгаагүй унших боломжтой. Тэгээд ийм хүүхдэд зориулсан яруу найргийн ном байдаг юм байна гэдгийг бас та бүхэн санаад аваарай. За би энэ номнууд оллоо. Энийг гэхдээ манай жижигтэй сайн ярих байхаа энэ маш гоё ном. Шүлгийн ном хүүхдэд зориулсан яруу найргийн ийм мэдрэмжлэг ном баг ганц байгаа хаа. Тэгээд түрүү миний харуулсан энэ. Тэгээ энэний би эхний нүүрэн дээр нагаа өгүүлбэрийг л уншиж өгвөл ойлгомжтой болох болов уу гэж бодож байна. Нүүрэн дээр нь юу гэж байгаа вэ гэхээр дэлхийн ертөнц дээрх түн бум хүүхдийн дундаас намайг сонгож ганцхан миний үр олж мэдлсэнд баярлалаа. Өрнөн живэт хоёр би битэй ганцхан шүү гэж хэлж байна. Тэгээд одоо жишээлбэл энэ номны зураг нь яаж харагдаж одоо багангийн хүүхдүүдэд ээж аавтайгаа хамт уншиж болохоор харагдаж байгаа байхгүй. Зураг нь яаж хүүхдэд мэдрэгдэж байгаа гэхээр аав гэдэг хүн бол хүүхдэд яг л ийм том нүүр нүлэгтэй ингэж мэдрэгдэх болов гэж бодож байна. Тэгээд дараачихын ном нь болохоор тийм ээ. Энэ болохоор бамбруушхан минь санаагчийн зовоогоод байгаа зүсгэр том юм бэ гэд ингэж хэлж байна л миний бодлоор нэгдүгээр ангид хүүхд яг сургуульд орох үед яадаг вэ гэхээр сэтгэл зүйн хувьд маш тийм ачаалт одоо цоошин ээж аваасаа олон цагаар байдаг ч юм уу тий. Тэгээ цоошин зүйл сураад өөртөө адилхан олон хүүхдүүдтэй хичээл сурж эхлэхийн цаг хугацаанд бол нэлээд одоо төгших ч юм уу сандрах айх ийм шинэ орчинд уур амьсгалд орж ирдэг. Яг тэр үед нь хүүхдээ ойлгоод зөвхөн дэрэгдэн дагаад сэтгэл зүйд нь анхаарч авах хэрэгтэй юм шиг надад санагдахгүй. Тэгээ одоо жишээлбэл энэ ном дээр нөгөө сэтгэл судлаач ажилласан байдаг ч юм уу. Ингээд яг хин ямар хүмүүс энэ ном дээр намайг ихэд гар бие оролцсон бэ гэдгийг харахад зүгээр юм болов гэж бодож. Тэгээд яг энэ хэсэг дээр нэг ийм өгүүлбэр байгаа байхгүй юу? Ээж нь хүүгийнхаа үг нэг бүрийг анхааралтай сонсож бяцхан савраас натгсан хэвээр суулаа гэв. Энэ жижигхэн бамбруушинд амар хэцүү бүх юм ингээд яана би маргааш хөл бөмбөгийн тоглолтоо сайн хийж чадахгүй бол яана одоо би хийж байгаа сургууль хичээлээ буруу дуучвал яана ч юм уу гэсэн ийм айдас бол яг хүүхдүүд байдаг. Нэгдүгээр ингээд бага ингээд орж ирж байгаа. Тэгээд тэр бүх айдас бол ээж автаа хамт байгаад багш найзууд нь дэмжиж байхад бол ерөөсө хэвийн зүйл юм аа гэдгийг ингэж ойлгуулж байх юм номор дэмжүүлээд ойлгуулж ивэл зүгээр юм болов гэж бодож байна. За тэгээд тэгсэн чинь дараа нь болохоор энэ ном. За энэ дээр нэг ийм шүлэг. За энэ шүлгийг уншаад үгүй. Тэгээд миний бас нэг санаж байгаа нэг шүлэг. Тэр шүлгийг нэгдүгээр ангидаа би цээжилжсэн. Энэ хоёр адилхан юм санагдав. За чихэр гэдэг нэртэй шүлэг байгаа байхгүй юу? Ээжийнхээ өгсөн чихрийг зүггүйдээд инхрий дүүгээсээ нууж орхилоо. Идэхгүй гэж бодсон ч тэсгэлгүй эхний чихрээ идчихлээ. Хуваажи дээрээ гэд хоёрыг өгсөн бол худлаачгүй би яг яах байсан болоо. Хоёр дахин лав дүүдээ хадгална. Үгүй өөрөө идэнэ. Ханаастаа буцаагаад байранд нь хийн гэ энэ хөхт эргэлзэж байгаа байхгүй. Гэтэ дүүмнэ эргээд ирэх ч үстэй гэж бодоод би сүүлчийн чихрээ идчихлээ. Хичнээн гашуу амтгцсан гэж бодно. Хичнээн гунигтай мэдрэгдсэн гэж санана. Гэд ийм мэдрэмж ийм одоо шул нэгдүгээр ангид одоо би санджийн за тэр шүлгээ унших юм бол арын дэлгүүрээс аав надад сайхан айлм навчирч өгөв. Сайхан айлмаа идэх гэдэл сайн найз минь санаанд оров. Айн адилхан хаваа гэтэл их баг хавааж орхив. Хийг нь ах уу багыг нь ах уу баахан бодож гайхан зогсов гэд нэг юм шүлэг зэжилжсэн баггүй. Тэгээ тэр үед болохоор хэрвээ ямар нэг юм их баг хуваах хэрэгтэй болоод аль нэгийн томын юм уу багын нөхөстэй болох юм бол томын нөгөө хөндөө өгөх нь зөв юм байна. Өгөх ёстой юм байна гэж тэр үед бодож ирсэн. Тэр үед гэхдээ шудраг явсан тэр гэхээсээ илүүтэй зүгээр илүү өглөгч байх тухай. Өглөгч авах нь өөрт нь илүү одоо сайхан мэдрэгдэж байгаа тухай нэг тийм мэдрэмжийг жоохон бахтаа яг байрж авсан юм шиг. Тэгээ тэрнгээрээ одоо ч гэсэн амьдарч байгаа юм шиг тэгээ санагдав. Тэгэхээр бага наснд бага ангид бол одоо арчлын өртөнд болж байгаа бүх үйл явц тийм сонин, содон. Тэгээ дараа нь ийм зүйл дээр би дараа нь яах ёстой юм болоо гэж бодоод тэрийг ингэж
ингэх ёстой юм байна гэсэн юмнууд дараа нь амьдрахтаа би ингэх ёстой юм байна гэсэн юмнууд ингээд цуглуулж идэг юм шиг жаах ярнээсээ яг тэгж цуглуулж авч идэг юм шиг санагцсан. Тэгэхээр тэрэн дээр нь харсан номнуудыг хүүхдүүдэд сонгоод хамтдаа уншиж ивэл зүгээр юм болов уу гэж бодох. Нөгөө шилдэг хүүхдүүдэд бэлэг өгнө гээд Японоос бэлэг ирж байсан байхгүй юу? Тэгээ нэг яг ийм ном ирж ирсэн заяа. Тэгээ энийг яг юм буддаг хувилбарын нээсэн хаяа юм зузаан юутай. Тэгээ яг ийм хавцтай номнууд ирсэн. Би тэрийг амар ингээд ямар гоё ингээд хэвлэн амар гоё байсан. Тэгээ ингээд нээд үзэхэр юм буддаг юм гадуур юм саатай хүрээтэй амар зузаан. Тэр үед юусэн тийм ном байдгүйсэн болохоор би бүр ингээд гайхаад амар үзчихсэн юм. Тэгээ тэгсэн чинь энэ яг одоо орчуулагдаад үлгэр нь ямар тач орчуул. Миний тэр бол яг үлгэр байгаагүй санагдаад ах юм. Арай өөр юм байсан. Би тэгсэн чинь тэнд болохоор Япон гэх юм. За би дөрөв энүүгээр хэсэж хагаад ийм дөрөв ном болоод барьсан байна. За эхнийх нь бол энэ бага ангийнханд зориулсан Болор Судар Kids гэж зурлаар гарч байгаа. Ийм чи сансрын тухай бүхнийг мэднэ гэж бодож байна уу гэдэг. Тэгээ энэний юу надад сонирхолтой санагдсан бэ гэвэл яг хүүхдэд бидэнд ингээд яг бичээд ингэдэг тэгдэг гээд шууд уншуулах биш эхлээд дасгал хийлгүүлээд ингээд одоо гариг гэж юу вэ? Их тесрэл докторгуун тухай ингээд асуултууд байгаа байхгүй. Тэгээд биднээр эхлээд ингээд дасгал хийлгүүлэн гутлаа. Тэгээд ард нь болохоор ийм хариутай. Тэгээ өөрийгөө ингээд сориод үзсэн чинь ер нь бол би ч гэсэн уншихад их хэрэгтэй ном байна. Тий. Багада айгүй уншдаг байсан номнуудын нэг бол ялчгүй юм сурамжит өгүүлэлгүүд байдаг. Тэгээ энэ болохоор ерөөсөө нэг нүүрэнд багтдаг, зарим нь ингээд хоёр нүүр. За тэгээд ерөөсөө яг сонирхол татсан сэдвийг яаж хүүхдэд тийм сонирхол татсан сэдвтэй хэрнээ хүүхдэд яг ингээд яг юм сурамжит өгүүлэг гэдэг нэр шигээ юм юу өгж идэг байнга ингээд сурамж өгж идэг тэр нь надад их гой санагддаг байсан. Тийм аюу дурсамжтай номнуудын нэг болохоор зүгээр аваад авчирлаа. За энэ Саян Publishing-аас гарсан Лодонгийн төдуугаан үйлдэлүүдийг оруулсан байна. За эндээс бол мөнхийн ус гээд эндээс ер нь бол Монгол зохиолчдынхоо энэ үйлгийг дунд ахлах ангийнхандаа санал болгоё гэж бодож байна. За тэгээд Лодонгийн төдий надад юунд таалагддаг вэ гэхээр айгүй тансаг хэлтэй. Тэгээ яг юм уран зохиолын дүрслэл айгүй яг хүүхдэд анх уншихад зориулагдсан юм шиг санагддаг. Тэгээ одоо энэ мөнхийн усын хэл дээр ингэж байгаа байхгүй. Та саранхуй зуны шүн боловч Улаанбаатарт үд дундын юм шиг гэгээ гэрэлтэй байлаа. Урд цаг түн түмэн цахилгаандын асаж олон мод газар ойчгсан юм шиг харагдагсан юм. Гэтэл одоо цахилгаан гэрлийн тор мэт утаснууд мөн айл бүрийн тааснаас унжиж байдаг чийдэнгүүд цөм үгүй болж хиймэл нар гэдэг асар хүчит өдрийн гэрлэр бүхэл хот гэрэлтэж байлаа. Олон модод газар ойчгсан юм шиг гэж одоо гудамжны гэрлүүдийг хэлж байгаа нь. Хэлж байгаагаас одоо шууд ингээд тодорхой харагдаж байгаа айгүй. Одоо энэ барамсаа зохиолчийн цүнхтэй инээд гээд энийг бол яг ингээд хүмүүс ер нь мэддэг бах. Тэгээ би ч гэсэн багадаа айгүй уншдаг байсан. Дотор нь ингээд богино яг хүүхдүүд зориулсан үйлдэлүүд байдаг. За тэгээд яг сэдвүүн ч юм уу те найруулган за тэгээд гарч байгаа зүйлс нь яг юм Монгол ахуйтайгаа за тэгээд Монгол хүний тэр юутайгаа айгүйх ойр байдаг гэж би боддог. Дотоод Монгол хүний дотоод мөн чанартай. Тэгээ энийг бол би ч гэсэн уншаад хийх стайл юм байна. Болох гэж. 365 затлсан юм байна. Одоо намрын ном, өвлийн ном, зуны ном гэдэг дөрвөн улирлаар байдаг. Тэгээд энэ зөвхөн юу биш дотроо бас янз янзын хэсэг бид юм лээ. Би аль дээр нэг дүүдээ авч өгч ирсэн. Энэ зургууд нь болохоор дандаа монгол зурагчдаг. Тэгээд үлгэр зохиолын өдөр гэж байдаг, үлгэрийн өдөр гэж байдаг. Энэ юу нөө даалгаврын өдөр гэдэг өдөр болгоно нэг юм өөр юм танин мэдхийн өдөр гэдэг. Тэгээд зураачд нь бас монгол зураач зохиолчийн бүтээл. Вау. Хаан нэлээ өвлөх дээр нь нөлөө хаврах дээр нь тийм цагаан сар марын амар хөөрхөн нэлээ. Тэгээд танин мэдэх өдөр гэх мэт янз янзын юм бүтээлч. Ийм амт бас байдаг юм шүү дээ.
Эцний хүн өсөлтөө үедээ гардаг шүү дээ. Энийг за Биритаса бага ангийн 2-оос 3 дугаар ангийн хүүхдүүдэд ийм номыг сонголоо. Амар хөөрхөн. Энэ зөвхөн цагаан баага гэдэг энэ дээр ингээ уйлж байгаа зүрхтэй. Тэг ингээ харах юм бол зургтай. Энэ том бичгтэй. Ингээд 2 дугаар ангийн за ингээ нэгдүгээр ингээ төгссөн өөрөө уншаад сурцсан. Манай дөө болохоор одоо 3-т орох байхгүй. Тэгээд нэг өөрөө уншмаар текстээ контекстүүдээ өөрөө уншмаар байгаа. Тэгсээр нэг ингээ бас зургтай ном үзмээр байгаа юм. Багангийн хүмүүс зөвлөлаад энэ номыг сонгож байна хөөхөн. Тэгээд ингэж байгаа байхгүй. Халуун байна. Хөлрөөд байна гэдэг байгаа байхгүй. Нэмзэг цагаан багааны тухай яг өөрийнхөө сэтгэл хөдлөлт юм уу одоо ойлгох хэрэгтэй шаардлагатай насан дээр ирж байгаа шүү дээ. Нийгмийн харилцаанд ороод 1-2 жил болоод тэгээ сургууль сураад тэнгуут энэ гэж аахгүй хөөхөн цагаан баага яагаад уралдгаа өөрөө ч сайн мэдтгүү гэдэг чинь. Мэдчлээ хөөхөн. Тэгээд ингэ цааш дөрөв дээр нь дамжуулаад энэ хойд туйлд амьдэрдэг одоо энэ цагаан өмнө гэдэг амьдтыг тань мэдх юмнуудыг бас ингэ дөрөв дээр нь дамжуулаад өгсөн. Гэтэ хүүхд нь уншдаггүй байсан ч ер нь хүүхдтэйгээ хамт ингэ уншаад ингэ ярилцаад байж болно. Тийм. Одоо эхлээд уншихад бол хүүхдүүд энэ амьдтын ингээд амар зураг мөргийн сонирхоод тий бааганыхын царайныхын нэм хурал бэмрлүүдийг дуулчмын орсын юм хөхтэй тий төсвөс тэгээд энэ халтай тий хүүхдүүд яг иймэрхүү юмуудыг амар дуур хажин гэж яадаг мор тэгэл амар ингэж тий одоо яг баган хүүхдүүд уншаад сурчлаа одоо юм ном уншуулмаар байна гэд ээж аваад үлгэр авч өгөх гэдэг шүү дээ тий амар их тексттэй үлгэр авах тий яг өндөө нөгөө нэг дүүнэр идрийг анзаарч хад хүүхдүүд их тийм нэг юм дүүртэй юм баг өнгө уйлж аваагүй юм дүүр ингээд сонирхоод байдаг яг үлгэр гэхээсээ тэгээ яг зүгшээд зурх намаа ингээд үздэг өөрөө ойлгодог болтныхад агаас үлгэрүүд уншиж эхлэвэл тэртээ тэргүй яг Монгол улсууд уламжлалт соёлтойгоо танилцах юм боломжтой чинь ингэнэ. Тэгээд яг энэ цувралын нэмзэгэн цагаан багуу гэдэг цувралын юм 2 ном байгаа юм байна. Энэ хоёр нь ч гэсэн амар хөөрхөн хан нэвтлэхийг хүссэн зан гэж байгаа байхгүй юу? Тэгээд хүүхд зэрэг хан нэвтлэхийн сан гэдэг бодол хүүхдүүдийн толгой дотор байдаг штеп. Тэгээд дараагийн цуврал нь болохоор 99 минь 50 бай гэдэг энэ нөгөө нэг нэмзэг цагаан багуутайгаа адилхан бас 99 бас жоохон өөртэй шүү. Энэ амьтдын зүрээр төлөвлүүлсэн юм цуврал юм байна тий. Тийм. Шпигел сэтгүүлийн бестлер номын зохиолч гэж. Сэглэнэ. Заримдаа 50 байж чадахгүй сэтгэл гэгэлцэн өдрүүд байдаг. Ерөөс энэ зовлон сайн мэднэ. Маш их ядарсан мөртлөө унтаж амарч чадахгүй эгэлзээд байлаа гинэ. Яг ховор амьтдын дүрээр юм тий. Харав үсэн гэдэг. Ховор амьтдын дүрээр дамжуулаад тань мэдгүй сэтгэл хөдлөл гэх мэт юмнуудыг багтаасан. За энэ номыг жагсаалтанда заавал оруулнаа. 2-3 дугаар ангийн эсүүдтэй уншуул байна. Цагаан баав нэр хөрх юм. За. Энэ номыг бас их чухал ном гэж бодож байгаа. Яа тэгэхээр Монгол домгийн талаар өгүүлсэн ер нь бол бас ингээд зурагт ном тэгээд бараг л Монгол яг нөгөө нэг ертөнцийн үзлийн домог ер нь тэр нөгөө сав шимийн ертөнцийн талаар тий хүмүүсийн монголчуудын сэтгэлгээний талаар өгүүлсэн хамгийн одоо чухал номнуудыг нэг бас монгол зохиолчтой. Гэхдээ үндсэн одоо энэ нөгөө нэг агуулгууд нь ерөнхийдөө ардын ам зохиол тэрнээс гаралтай байдаг. Тэгээд домог гэдэг бол ер нь бол нөгөө нэг үндэсний сэтгэлгээний хэм маягийг хамгийн их одоо харуулж идэг. Эртний одоо тэр хүмүүс болохоор зэрэг альва юмны тухай одоо энэ бэлэн хариулт гэж байдаг. Одоо бид нар одоо жишээ нь ямар нэг юмны тухай мэдээ гэвэл интернетээс шууд хайлт хийгээл тэгээд шинжлэх ухааны үндслэлтэй хариулт олвол тэгээ бид нарт болохоор ийм бэлэн хариултууд олдож байгаа нь болохоор нэг талаараа сайн ч гэсэндээ нөгөө талаараа хүний өөрийнх нь толгойг юусоо ажилуулдаггүй үргэлж бүх нь бэлэн хариулт байж байдаг. Гэтэл эртний хүмүүс болохоор зэрэг хизээч ханаас ч тийм бэлэн хариулт олох боломжгүй. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр өөрсдийнхөө сэтгэлгээгээр буюу чөлөөтэй тийм сэтгэлгээгээр янз бүрийн зүйлсийг одоо зохиож
тэр зохиолсон зүйлээрээ одоо өөрсдөө өөрийнхөө эргэн тойронд орчлын ертөнцид хариулт олдог. Энэ нь нэг талаараа тэр хүмүүсийн creativity буюу одоо энэ бүтээлч оюуны ажиллагааг аягүй сайн хөгжүүлдэг. Тэгж сэтгэж байснараа бид нар бас өдийг хүртэл янз бүрийн юм зүйлсийг шинээр нээж тархиа илүү сайн хөгжүүлж байсан. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийн тархийг хөгжүүлэх бас нэг юу нь болохоор зэрэг яг ийм тогтсон системтэй сургалт гэдэг юмнаас бас илүү юм чөлөөтэйгээр юмыг ингэж томоор харах, тэгээд ямар нэг юм бас өөр хариулт, өөр одоо тийм тайлбар байж болдог юм байна. Одоо эртний монголчууд ер нь юмыг ингэж ойлгодог учраас одоо бид нар юмсыг ингэж боддог болсон юм байна гэсэн юм одоо сэтгэлгээнийхээ юм үндсэн цогц одоо мэдрэмжийг, монгол хүн гэдэг мэдрэмжийг, тэр монгол хүний сэтгэлгээ гэдэг мэдрэмжийг юм домгийн үлгэрийн одоо тусламжтайгаар хүүхдүүд өөрсдөө суулгах боломжтой. Тэгээд энэний зурагнаас харахад магадгүй эцэг эхчүүд нь өөрсдөө уншиж өгвөл арай бага насны хүүхдүүдэд боломжтой. Гэхдээ текстийн хувьд болоод агуулгын хувьд бас хүүхдүүдэд нэлээд юм бага зэрэг комплекс байх боломжтой учраас бас дунд ангийн хүүхдүүд ч магадгүй аваад унших боломжтой. Ер нь бага дунд ангийнхэнд бас тохиромжтой гэж үзэж болохоор ийм одоо ном байна. Тэгээд Домог гэсэн зохиолч нь Ву Бинбэм. Тэгээд ертөнцийн үслээс эхэлээд гайхамшигт домгийн аялал гэсэн Нямдорт зураачийн бас бүтээлүүд орсон байна. Нууц товчоо бол монголчуудын мэдээж үнэт өв гэж явдаг. Үнэт өв мэдээж мөн. Гэхдээ энэ өвд бид нар одоо ямар байдлаар хандаж, ямар байдлаар энийг эргээд хэрэглээнд оруулах вэ? Хэрэглэх хэрэгтэй байдаг тийм үү? Ямар нэмийг дээдлээд байх тусмаа тэр нөгөө нэг одоо устж үгүй болох магадлал нь өндөрсөд тэрийг хэрэглэх тусмаа харин бидний одоо өдөр тутмын амьдралд ингээд илүү орж ирдэг. Тэгэхээр бид нар Монголын нууц товчоог их чухал одоо зүйл гэж үзэж байгаа бол тэрийг бас хүүхдүүдтэй ямар нэг байдлаар заавал хүргэдэг. Тэр хүүхдүүд бас өөрсдийнхөө хэлбэрээр Монголын нууц товчоог уншдаг, таньдаг байх хэрэгтэй. Тэгээ би сургуульд байхад мэдээж нууц товчоо бол заавал унших номын жагсаалтанд дандаа байдаг. Гэхдээ нууц товчоог яг нөгөө үндсэн ихээр нь үргэлжсэн текстээр нь уншихад том хүнч ойлгохооргүй маш хүнд тексттэй юм баггүй. Тэгээд тэгсэн ч гэсэндээ би бол 10 жил байхдаа яаж хийж байгааг нэг 3 удаа уншижсэн. Гэхдээ тэр бол надад нөгөө нэг үгийн сангийн хувьд миний одоо үндсэн суурийг аягүй сайн тавьж өгч байгаа ч гэсэндээ би тэндээс ойлгох ёстой санаануудаа одоо үйл явдлыг нь барихад хэцүү, ойлгох ёстой санаануудаа ч барьж авахд хэцүү байдаг. Тэгээд болор судраас бас юм график түүх болгож Монголын нууц товчоог гаргасан юм байна. Тэгээд график түүх нь болохоор комик номоос арай жоохон ялгаатай. Комик ном болохоор зэрэг одоо зохиолын үндсэн үйл явдал нэлээд урт одоо нөгөө нэг олон нөгөө цувралынхаа дунд одоо ориглон тэр нөгөө дараагийн хэсгээр нь гарна үндсэн гол үйл явдал нь ингээд дараагийн хэсэгтээ гарна гэж явдаг бол график зохиол нь болохоор яг энэ дэвтэр дотроо үндсэн өрнөл нь яваад төсөглөл нь яваад ингээд ийм цогц маягаар явдаг ийм өөр одоо бүтцтэй байдаг юм байна. Тэгээд яг Монголын нууц товчгийн хамгийн ихний график зохиолын хамгийн ихний дэвтэр нь гарсан. Тэгээд ингээд одоо дэвтэр болгоно нэг юм тодорхой концепт дотор яваад тэгээд түүхээ өгүүлээд хүүхдүүдэд магадгүй илүү сонирхолтой, илүү ойлгомжтой байдлаар тэгээд хамгийн хэцүү заяа Монголын нууц товчдод ингэдэг байхгүй. Эхлээ нэгэд үцхээр нөгөө нэг ургийн бичих шиг явдаг. Тэрний хүү тэрний хүү тэгэж явсан чинь тэгээд тэгсэн чинь тэгээд гэдэг ингээд айгүй урт яваад тэрийг яг нөгөө хүүхдүүд дөнгөж нээж үзэл хамгийн түрүүнд шантрах шалтгаан нь тэр нөгөө ургийн бичих шиг урт нөгөө нэг эхний 1-2 бүлэг нь явцдаг. Тэгтэл энэ дээр болохоор жишээ нь тийм ургийн бичих шиг хүнд хэцүүгээр биш ингээд тэр бол энэ бол ингээд дүрийн танилцуулга байдлаар ингээд оруулсан нь энэ хүмүүсийн одоо дүрийнхаа дунд ингээд төөрөхгүй байх ийм тодорхой одоо юугаа хараад явчих юм боломжтой гаргасан байна. Энэ бас их зүгээр харагдчихэв. За тэгээд ер нь бол өнөөдөр бид нар их хвчлэн зохиол уран зохиолын төрлийн ном харж байгаа. Гэхдээ яг дуртахгүй байж болохгүй нэг амар чухал ном бол энэ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан өөрийгөө танин мэдэх сэтгэл зүйн болоод бие махбодоо танин мэдэх ийм зорилттой юм эрэгтэй болон эмэгтэй хүүхдэд зориулсан хөвгүүд охтын ном байдаг. Энэ дээр одоо хүүхдүүдэд эцэг эхтэйгээ ярилцах хэцүү байдаг. Магадгүй ингээд хинтээ ярилцахаа мэдтгүү тийм одоо асуудлуудыг маш юм хөөрхөн өөрт нь ойлгомжтойгоор илүү ингээд
танин мэдхэд хялбараар ингэж оруулсан. Тэгээд эцэг эхчүүд бас хүүхдүүдтэй ярилцахад хэцүү байдаг сэдвүүдийг ингээд ном байдлаар хүргэх нь тэр хүүхдэд угаасаа тэрийг танин мэдэх хэрэгцээ байгаа. Тийм учраас бас ийм номыг өөртөө сонирхоод унших нь их олон байдаг учраас бас ийм номнууд айгүй зайлшгүй ахлах ангийнханд ч юм уу дунд ангийнханд ч байсан уншуулаад хамгийн зүгээр байдаг гэж бодож байна. За энэ дараагийн ном болохоор 4-өөс дээш насныхан зориулсан гэд авцсан дээрээ бичээтэй байна. Гэтэ 4-өөс дээш гэдэг нь одоо зөвхөн бага насны хүүхдэд ч гэлтгүй ер нь энэ зурагт номуудыг бол янз янзын насны хүүхдүүдэд уншуулах мэдээж боломжтой. Тэгээд энд болохоор ингээд хүмүүс энийг авахгүй байх хамгийн том шалтгаан нь угаасаа ингээд миний өвөөс сүнс болчихжээ гэж бичсэн байгаа тий. Тэгээд энэ өвөө нь нас барсан байна. Энэ бол бүл хавцлын тухай юм байна. Тэнгүүд хүүхдийн дарк юм ч юм аимшиг юм хизэж үзэж болохгүй гэдэг хандлагаар эцэг эхчүүд нь энийг авч өгөхгүй байх магадлал мэдээж өндөр. Гэхдээ миний хувьд болохоор энийг бол зайлшгүй ядчил дунд ангийн хүүхдэд аваад уншиж хэрэгтэй. Яа тэгэхээр хүүхд одоо нэг гониг харуулсал ч юм уу тий ингээд том хүний мэдэрдэг тэр нөгөө нэг үхэл хагцлаас мэдэрж байгаа тэр том хүний мэдрэмжийг хүүхдүүд мэдрэхгүй байх юм шиг боддог. Гэтэл хүүхдэд ч гэсэндээ өөрийнхөө тэр гониг харуулслыг харуулслаа тайлах тийм хэрэгцээ байгаа. Тэнгүүт энэ хүүхэд өвөөтэйгөө яаж хамгийн сүүлийн удаа уулзаж хамгийн сүүлийн удаа тэр өвөөтэйгөө салах хэсийг хийх ёстой хэмжээндээ хийж байгаа вэ? Сэтгэл зүйн хэрэгцээгээ яаж хангаж байгаа вэ гэдгийг энэ номон дээр өгүүлсэн байна. Тэгээд дээрэс нь монгол бичгээр ингээд өгсөн. Тэгээд нөгөө хүмүүс чинь монгол бичгийг дээдлэн хайрлан гэж айгүйх ярьдаг. Гэтэ хэрэглэн гэж хизэж ярьдаггүй. Ер нь бол дээдлээд байх тусмаа хэл мөхдөг. Яагаад тэгэхээр тэрийг ингээд гой сайхны магтаал баримтаглаж боогоол гэдэг. Тэнгүүт ингээд хэрэглээнд оруулаад өөрсдөө унших, тэрүүгээрээ бичих хэмжээнд байж ч тэр хэл илүү амьд байдаг. Тэгэхээр энэ дээр бас ингээд кириллэрч байна, монгол бичгээрч байна. Тэгээ хүүхдүүдэд бас 10 жил монгол бичгээрээ уншиж бичиж сурдаг учраас бас ийм номнуудыг давхар ингээд харчуул айгу зүгээр юм байна. Аль ч талаасаа их үр өгөөжтэй ном байна гэж харлаа. Бидний дараагийн зогсоол хаан уулын E-Mart дээр ирсэн байна. Тэгээ хаан уулын E-Mart-ийн интер номын салбар дээр байна. За одоо эндээс номоо харцгаая. Ухацгаая. Let's go. Мэлгэчлээ. Энэ юу вэ? Okay, let's go. За миний ахлах ангийнханд яг санал болгож байгаа номнууд гэвэл Чинагийн галсангийн өгүүлгийн төвөр байна. За энэ мөн Жагдлын лавгийн богино өгүүлгийн төвөр байна. Тэгээд яг анхлан уншиж байгаа хүмүүст яг одоо уран зохиол руу те яг ороход айгүй нэмэр болсон номнуудын маань нэг. Жагдлын лавг бол яг орчин уран зохиолд яг богино өгүүлгийг бол мастер гэж явдаг. Тэгээд яг жижигхэн хэмжээнд яаж тийм одоо бүрэн агуулга хүнд хүргэх вэ те яаж тэгэж агуулгын үрээнд сургамжтай ингэж өгөөчтэйгээр бичих вэ гэдэг дээр бас надад их тус болж исэн. За тэгээд мэдээ Чинагийн галсангой өгүүлбүүд бол надад амар сонирхолтой санагддаг. Айгүй сонирхолтой сэдвтэй. За тэгээд тэр сэдвээ дагаад бас айгүй гоё агуулгатай байдаг. Миний ингээд ном дээр тавиад аппликейшн дээр хараад хөдөлж мэдлээ. Санаа нэг зурагт номууд байна. Эдгээр ингээ 1 2 3 дугаар ангийнхандаа тэгээд ардаас нь энэ Монгол хүн цуврал тэгээд энэ тань мэдгүй цуврал тэгээд арай дээшлээд болохоор энэ ийм жижиг юм романууд цувралууд байна. Тэгээд гадаад ном хэсгээс бас ярьж. Тэгээд нэрийг За би реклам пауз болгож орж ирж байгаа шүү. Энэ болохоор Монсуудрын жангараас гаргасан ийм хүүхдийн зохиолууд байгаа. Хүүхдийн номнууд нь болохоор яг өмнөх одоо үлгэр хамтлагийн туужин шинжтэй бүтээлүүдийг одоо шинжилж найруулад хүүхдүүд зориулсан болгож ингэж цурлаар ер нь гаргасан. Тэрэн дээр болохоор манай усны гудамжийн Сумья болон Дэвэ жаргалын ийм 2 ном байгаа. Тэгээд Дэвэгийн ном дээр нь болохоор
гол дүр нь Улаана гэдэг нэг охин гарч байгаа юм. Тэрийг харуулсан. Тэгээд энэ номны энэ зургийг харуулах гэсэн юм аа. Тара. Ийм хөөрхөн ингэж хүмүүсийг аншихад харамжтай юм байгаа шүү. За бид нөр энэ номын хүүхдийн номын хэсэг дээр ирсэн байна. За эсэгчүүд маань ялангуяа нэгдүгээр анги бага за 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн жангарын тань мэдхийн цувралыг уншуулж олно. Яагаад 1-3 дугаар ангийн хүүхдүүд санал болгож байгаа вэ гэхээр хүүхдүүд ер нь одоо анх ингээд уншиж одоо сурж байгаа тийм үе. Тэгэнгүүт хүүхдүүдийн мэддэг тийм одоо зүйлүүдийг мэддэг дөрүүд орсон тийм номыг хамтдаа уншвал зүгээр бах. Одоо яг ингээд уншиж сурах гэхээс илүүтэй мэддэг зүйлүүдээр нь дамжуулж тэгж хамтдаа уншаад мэддэг зүйл нь орсон ном үзүүлвэл тэр уншиж сурах процесс амархан байх болов нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ хүүхдүүд маань яг эргэн тойрноосоо ойр хавь хүмүүсээсээ одоо ойрын нийгмээсээ ингэж одоо суралцаж ингэ бүх зүйлийг таньж эхэлж идэг. Яг тэр үед энэ номуудыг одоо уншуулвал айгүй хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ бол Улаанбаатар гээд манай Улаанбаатар хотын тухай ном. Тэгээ бидний хүүхдүүдийн мэддэг одоо зайсан Луиска ингээл хотын гудмууд тийм Шангрила гэх ийм мэддэг зүйлүүд энэ дээр гарсан баг. Тэгвэл хүүхдүүд мэддэг зүйл нь орсон ийм ном уншингууд сонирхлын нэгдүгээр татна. Тийм баг тексттэй тань мэдхийн ном болохоор ингээ унших бас сонирхолтой. Хамгийн гол нь аав ээжид хүүхдүүдтэй хамт унших хэрэгтэй. Ийм байна. За энэ маань тэгээд цаашаа музей гэж байгаа, төмөр зам, тэгээд эх орон гэд ийм номууд байгаа. Тийм. 1-3 дугаар ангийнх. За ахлагын хүүхдүүдтэй үлзий төгсгийн хамгийн сүүлд гаргасан хайрын сүмээс дөрвөсөд гэдэг номыг санал болгомоор байгаа. Яг гэх юм бол хайрын сүмээс дөрвөсөд дээр яг 14-16 настай хүүхдүүдийн тухай гардаг. Тэгэхдээ тэр дундаа Мандаа гэдэг хүүгийн өдрийн тэмдэглэлээр бичсэн байгаа энэ үйл явдлаас ахуулаад яг ном эхэлдэг байхгүй. Тэгээд үлзий төгсөөс үлзий төгсөн ер нь бичдэг номнуудаас энэ арай өөр. Тэгээд 12 дугаар ангийнхан ч юм уу эсвэл 11 дугаар ангийнхаа угаасаа яг шинэ ном ямар номууд гарч байгааг мэдчихийдэг өөртөө. Тэгэхээр ахлагын хүүхдүүд хамгийн сүүлийн үед гарсан номыг бас уншмаар байгаа учраас энийг санал болгоно. Тэгээд энэ дээр яг өсвөр насныхааны өөрсдийнх нь одоо үг хэллэхийг хүртэл хэлгээр бичсэн. Шаал гэж мэг. Үнээрийн гэж мэгээд ингэж бичсэн сонирхолтой. Арай өөр гэж үлзий төгсөн номнуудаас арай өөр. Би болохоор хөгтөрийн талбайд амар дуртай. Яа тэгэхээр нөгөө нэг ер нь бол нэг ахлах ангийнхан ахлах буюу бараг л одоо 10-11 дугаар ангийн хүүхдүүдэд санал болгодог. Ер нь олон улсуудаа ч гэсэн тэгж явдаг. Тэгээд яагаад хөгтөрийн талбайд гэдэг энэ зохиолыг сэлэн зүрийг санал болгоод идэв гэхээр энэ болохоор coming of age гэдэг одоо яг том хүн болж байгаа. Одоо насан туршийн амьдрал руу ингээ хөл тавих гэж байгаа. Гэхдээ бас яг ч одоо том хүн болж амжаагүй. Гэхдээ амьдралдаа ингээд амьдралын бүхэл одоо тэр зүйлтэй танилцж байгаа тэр нөгөө хүүхдийн сэтгэл зүйдээр хамгийн төвлөрсөн ийм төрлийн номнуудыг coming of age гэдэг тэр бүлэгт оруулдаг. Тэгээд тэрний хамгийн сод төлөвлөл нь болохоор угаасаа сэлэнчрийн хөгтөрийн талбайд. Тэгээд гол төрийн хүү болохоор зэрэг амьдралын харуулсалтай хүнд хэцүү мэдрэмжүүдийг анх удаа мэдрээд гэтээ одоо энэ мэдрэмжүүдийг одоо бусдад ингэж тэр мэдрэмжийн ард тэр мэдрэмжийг туулах өөрөөгөө ингэж ялан дийлж туулж байгаа тэр одоо үндсэн юу нь явдаг сэтгэл зүйдээр нь хамаг одоо төлөрч явдаг. Тэгээд хөгтөрийн талбайд гэж нэрлсэн утга нь энэ гэдэг амар спойлерчихгүй яг хөө. Хөгтөрийн талбайд гэж нэрлсэн учир нь хүмүүсийн сэтгэлийг хамгийн хөдөлгдөг. Тэгээд энэ болохоор миний бас хамгийн дуртай зохиолуудын нэг. Тэгээд хэдийгээр маш одоо хүний сэтгэлийн хүндүүр хэсгүүдийг хүнддэг ч гэсэндээ энэ бол өсвөр насны хүүхдүүдийн хамгийн одоо унших хэрэгтэй зохиол яалтчгүй ордог учраас энийг бол бид нэр жагсаалтандаа заавал оруулна угаасаа хаач оруулдаг.
За энэхүү номыг ахлах ангийн сурагчтай ер нь санал болгож байна. Учир нь гэвэл ахлах ангийн сурагчид маань яг эссе бичиж эхэлдэг. Тэгээд тэр үеэсээ эхлээд ийм олон орны хүүхдүүдийн бичсэн сонирхолтой ийм нийгэм улс төрийн сэдвтэй богино өгүүлэг эссе уншснаар эссе ямар бүтцтэй байдаг, мөн бидний одоо энэ амьдарч буй нийгэм ямар хуу зүйлүүд болж ийн гэдэгтээ бас танилцж болоод мөн энэ номыг ахлах ангийн сурагчид бичснээс гадна Монголын одоо хөд орон нутаг байгаа сурагчид бас орчуулсан гэдгээр онцлог. Тэгэхээр энэхүү номыг уншснаар эсэний бүтэц ямар байдгийг гэдгээс гадна бидний нийгэм дэлхий дээр ямар зүйл болж байгаатай танилцсан учраас ахлах ангийн сурагчид энэ номыг уншаасаа гэж хүсэж байна. За жанртаас нь орчуулгын зурагт ном байгаа. Тэгээд миний байрч байгаа мэдрэмжүүд юу хийдэг вэ гэдэг энэ ном ер нь бүх насныхан уншиж болно. Ээж аваад бүгдийг энэ номын тухай уншаад ярилцж болно. Дунд ахлах ангийн сурагчид маань өөрсдөө уншаад хоорондоо ярилцж болно. Энэ мэдрэмжүүдийн тухай ном. Тэгээд одоо шийдвэл баяр хөөр гэж юу вэ? Бардамнал гэж юу вэ ч гэдэг юм уу тий. Тэр мэдрэмжүүдийг тэгээд богино өгүүлбэртэй зурагтайгаар маш оновчтойгоор ингээд бичсэн юм мэдрэмжийн тухай зурагт ном байна. Тэгээд бүх насныхаа энэ уншиж болно. Магадгүй багш нар маань бас нэг цагийн хичээл дээрээ хүүхдүүдтэй мэдрэмжийн тухай ярилцж болно. Мэдрэмж хэрэг бидний төдийлөн ингээд ярилцаад байдгүй ч маш чухал сэдв байна. Тэгэхээр одоо шийдвэл бид нар юм одоо юмас тийм том гэх юм уу тий мэдрэмж одоо их мэдрэмжүүд одоо баярлах өөрөختийн том мэдрэмжүүдийг л мэдээ. Одоо жишээлбэл гониглах төних гэж юу юм гэдэг ч юм уу тий тэр тухай ингээд юусаа төдийлөн ярилцдаггүй байж магадгүй. Тэгэхээр мэдчлийн мэдрэмжийн тухай энэ номыг уншаад хоорондоо ярилцаарай. За дунд ангийн сурагчтай болохоор одоо яг роман бүтэн хэмжээний зохиол уншиж эхэлж байгаа хүүхдүүдэд тийм уран зохиол, сонгодог уран зохиолын зохиолыг уншиж эхлэх одоо суур тавьж байгаа нөхцөл болохоор 6 ангийн сүүл 7 дугаар ангийн хүүхдүүд санал 11 наснаас эхлээд тийм ээ яг хэлбэршүүлсэн ийм тэгэхээр сонгодог уран зохиолуудыг хэлбэршүүлсэн ийм хэлбэрүүдийг санал болгож байгаа. За энэ болохоор яг миний 12 настайгаас ном уншиж эхэлсэн. Хамгийн анх уншиж ирсэн ном байхгүй. Тэгээд энийг Астрид Линдгрийн Астрид Линдгрийн Уртамсбиг нэр алдтай. Тэгээ гол дүрийн яг Уртамсбиг нь болохоор дүрсгүй дэггүй тийм охин баг. Тэгээд яг одоо өөрөө сонирхол хүүхдүүд угаасаа иймэрхүү юм дүрсгүй хүүхдүүд гол дүртэй номуудыг сонирхдаг. Тэгээд анхны уншиж эхэлж байгаа юм том юм роман шиг том зохиол нь юм сонирхолтой байвал. Тэгээ яг нөгөө одоо баг ангийн сурагч байх байлаад тий дунд ангид ороод эхлэнгүүд өөрийнхөө тухай одоо тань мэдэх ийм үйл явц дээр очиж эхэлж байдаг тий. Хүүхдийн зохиолын 108 зохиолын цувралыг гардаг. За тэр цуврал дээр болохоор сонгодог зохиолыг ингээ хэлбэршүүлсэн байдлаар гаргаж байгаа. За тэндээс уншвал зүгээр болоо би бас хоёр бас яг 12 наснасаа дунд ангиас эхлээд ном уншиж эхэлсэн. Тэр үедээ болохоор тэр номнуудыг уншдаг байсан. Тэгээд тэгэж уншсан нь болохоор их бусад одоо их зохиолыг уншихад нэлээд одоо сүрийн тавьж шиг санагддаг бага наснасаа эхлээд. За одоо жишээлбэл миний Алис Гархан шигийн оронд байна. За тэгэл Поляна, Бонлагиана, Нохон Торцяна, Хайди охин, Налга хэтлэнгийн Анна, Ребека. Тэгээд яг сонгодог зохиолуудыг хэлбэршүүлсэн тийм зохиолуудтай танилцж байсан учраас тэдгээр номнууд яг дунд ангийн сурагчдад санал болгоно. Тэгээд Жамилыг бас би яг ахлах ангийн хүүхдүүдэд бас боломжийн зохиол болов гэж бодож оруулъя гэж бодож байгаа. Тэгэхээр Жамил гэдэг туужид болохоор хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Гэтэ хайр сэтгэлийн тухай тэр зүйлийг яг хүүхдийн одоо өсвөр насны хүүхдийн нүдээр тэр хайр сэтгэлийг юу гэж харж байгаа, хайр сэтгэлийг юу гэж таньж мэдж байгаа гэдгийг бас харуулдаг. Тэгээд мэдээж маш сайн зохиол. Тэгээд Мос өдрийн нөгөө нэг олон өнгийн цуврал идэг штэ тэрний нэг бол гарч ирсэн. Тэгээд бас нэлийн
олон жил уншигдж байгаа. Ер нь зохиол олон жил уншигдах тусмаа л чанар нь хэрвээ гэдгийг ер нь тодорхой болдог. Тэгээ ахлах ангийнхан миний бодлоор хамгийн их сэтгэл зүйн тухай асуудлуудтай анх удаа нүүр тулж байгаа хүмүүс байдаг учраас сэтгэл зүйтэйгээ сэтгэлтэйгээ ойртох тийм зохиолуудыг илүү түлхүү авч уншаасаа мэдээсээ ирж хаагаасаа гэж хүссэн. Тэгээд хүний одоо уран зохиол руу орж ирэх хамгийн одоо ийм үндсэн тийм суурийг нь тавьж өгдөг зүйл бол яг харахгүй яруу найраг. Тэгэхээр ахлах ангийн хүүхдүүдэд чанартай сайн яруу найргийн бүтээлүүдийг уншиж сонгож унших тийм дадал бас суусан байвал айгүй зүгээр гэж үзсэн гэж бодлоо. Тэгээд яг агуу дэлхийн сонгомол яруу найраг бол маш олон хүнийг уран зохиол руу татаж оруулж ирсэн ийм бүтээлүүд. Тэгээд энэ болохоор аюур цан зохиолчийн сонголтоор янз бүрийн одоо дэлхийн томоохон яруу найрагчдын шүлгүүд орчуулагдаж орсон байдаг. Тэгээд эндээс ингээд яруу найргийн номын нэг онцлог нь хизээч урдаас нь хойш уншдаггүй. Бүгднгийн нэг бүрчлэн ингэж уншаад дуусгалаа гэж та бодлоо ч гэсэндээ дахиад өөр үед өөр хуудсыг нээхэд өөр мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр яруу найргийн ном бол хизээч уншиж дуустдаггүй төрлийн ном. Тэгээ хаанаас нь чамаагүй үргэлж уншиж үргэлж барьж идэг тийм юм болдог учраас ахлах ангийн хүүхдүүд өөртөө ядаж нэг яруу найргийн номтой болоосаа гэд энийг нэг жишээ болгож харуулж байгаа. Гэтэ бас өөр санал болгож болохгүй яруу найргийн номнуудыг бид нар чагсаалтандаа бас багтаа гэж бодож байна. Нэг хоёр бороо. Одоо орж ил. Ирэх юм. Чи чам. За бидний дараа юм. Хай, за бид гэрэнд ирлээ. Гэрэн бүксээр, гэрэн писап минер орцгоё. Уг нь бол ингээд хэрэгтэй номууд ингээд гарч ирэл байхгүй. Тэгээд уран зохиол юм биш. Уран зохиолын бус гингүүд ингээд дахиад 100 ном. Уран зохиолын 100. Тэгэл рэндомор орж ирсэн хідэн ширхэг. Гинти хэдэн ширхэг гэж байна. За. Ийм short introduction байвал байгаа нээр. Юу шүү дээ? Short introduction гэсэн. Oxford-ийн амар олон орчуулж тий. Баг бүх сэдвэр байгаа. Энэ уран зохиол орчуулагдаж байгаа. Тэ орчуулагдаж байгаа гэсэн. Тэнд эрх зүйн хүртэл байгаа. Дөнгөж чи ингээд энийг ингээд ахлах ангийнхан ч юм уу тийм мөрөглөө сонгож чадахгүй байвал одоо сонирхож байгаа чиглэлээр алийг нь олоод өмшвөл орчуулагдсан байвал би ч гэсэн уншиж байна. Ахлахын гэдэг ер нь мэрэгжил сонголтын дээр амар эргэлздэг болохоор салбарын юунаас нь сонирхоод үзчихвэл аль нь илүү өөртөө тохиромжтой, аль нь илүү юу юм гэдэг юм сонгоход амар. Шууд нөгөө гой сонголттой хэрэгцээ ном биш. Тийм ойлгохгүй алийг ч мэдээгүй байж байгаа алийг сонголттой нүүр тулчаад байгаа шүү дээ. Тэгэхээр тийшний өмнө уншиж үзэж ахлах юм. энийг зүгээр ингээд юуг нь одоо эндээд гарч үүдээ ингээ харахад л ер нь агуулга нь ойлгож байна. За иймэрхүү хүн байгаа юм ингээл тэгэл одоо заавал бүгдийг уншихаар бүгд ингээл дотроо арчлыг ойлгомоор бол ингээс арчлагсан юм шал ингээл за юм ойлгочих та айгу. Ахлах ангийнхан дээр хэрэгтэй. Би зүгээр ярьж энэ хэсгийг эхний хэсгийг уншиж өгч байгаа. Одоо нөгөө хүүхдийн ном гэхээр эцэгчүүд ямар ном хүүхдүүд яг ерөн сонирхолтой байх юм болоо гэж янз бүрийн сэдвтэй янз бүрийн зурагтай байх хэрэгтэй болоо гэж эргэлздэхтэй. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр одоо жишээлбэл энэний эхлээ хэсэгт ингэж байгаа байхгүй юу? За юу илээ 2 2-ын 4 2 3-ын 6 илээ. Ялаа 2 далвчтай өмхийн өрөө өмхийн өнөртэй. За тэр жоо амт зарим яг аяган билүү гэх юмсан. Таны дэвтрийн өмнөөд илгэсэн нэг амдаа ингэж бутан сууж ялаа. Ингээд нэг иймэрхүү байдлаар надаа тийм сонирхолтой ингээд эхэлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ хүүхдэд ойрхон бууж. Тэгээд хүүхдийн төсөөлөн мод хур чадрыг тэгжүүлэн эхлэлийн үнцнийг ойлгуулах бөгөөд сурах зугаатай гэж шаардлагатай үйл гэдгийг
хүүхдэд энгийнээр ингэж ойлгуулнаа гэсэн Эхний үн цэнэ. тийм гэж байна. Гэсэн юм яатай. Эхний үн цэнийг ойлгох юм гэж. Тэгээ энэ Монгол зохиолчтой Лалан гэдэг зохиолчтой. Зураач нь Мишель. Тэгэхээр эцэгчүүд номоо сонгохдоо илүү өөрөө уншиж үзээ. Одоо энэ 7-аас дээш насны хүүхдүүд л өөрөө уншичнаа гэдэг чинь. Уншиж үзээд яг яаж бууж байгаа нуур дээр хүлээж авч байгаа. Тэгээд сонголцоо. Том бонттой юм ээ. Хардаа. Талчтай өнхий штэ штэ. Онцлог ишлээ. Орхон. Би сая зүгээр ийм ном ялгарлаа. Нэр гоё байна. Энэ зүгээр ингээд харахад бол ийм амарлаг гоё өнгөтэй зургтай биш. Зүгээр л нэг ийм бөөрөнхий. Ингээд зураг нь болохоор зүгээр нэг ийм хилтерхий бөөрөнхий хоёр. Энэ хилтерхий ингээл яваал энэ. Эхлээл халдагдсан хилтерхий цар ганцаараа ганхран хвцаар их уджээ гэл. Ингээл юм хилтерхий ингээд байж байгаа л янз янзын ингээд төгснүүдтэй таарад заримтай нь ингээд таарангуудаа хоёулаа хөдөлж чадахгүй яг таарч байгаа ч гэсэн тэнгууд заримтай нь болохоор таарахгүй илүү гарчаад заримтай нь болохоор ерөөсө уучраа болохгүй уучраа ингээд ойлголцохгүй ингэж яваа дээр нь гарч нэг үзэж байгаа. Тэгээд зарим юм эмзэг хүмүүстэй эмзэг одоо төгснүүдтэй таардаг энэ ингээд хаагцсан писк. Тэгээ гээл тэгэл ингээд яваа л байна. Тэгэл ингээл янз янзаар тэгээ үзэж байгаа ийм өрмөц хэлбэртэйнүүдтэй ч ингэж таарч. Зарим бүр ийм шуналтай. Олныг ингээ авцсан явждаг. Тэгэл ингээл яваа л гэдэг. Тэгээ яасан бэ гэхээр нэг том оо гэдэг нэг ийм төстэй таардаг хгүй. Тэгснээ хамт явъя гэдэг чинь би ингээд чамтай хамт явах боломжгүй гэ. Чи өөрөө явж байгаа юм. Би өөрөө явж чадахгүй штэ гэж гайхаад. Тэг өөрөө явахаар оролдож үздэг байхгүй. За ингэж тэгээ одоо ингээд өөрөө явж анх удаа ингээд явж үзээд тэг үзүүрүүд нь баг ингээд мохдог. Нөө хитрхийч. Тэгээд ингээд сүултээ ийм өөрөө жигнэс ийм догоодор салаад ингээд нөгөө отоо айлдаг үлээ. Тэгээ нөгөө отоо таараад тэгээд жигнэс ингээд хамт байдаг. Ингээд болоо. Энэ ном бол хэрдэл. Гэхдээ маш том юм агуулгыг том санааг хүүхдэд энгийнээр илэрхийлж байгаа юм ном байна. Энэ гоё юм байна. Энэ нэг бидний үед аягүй зузаан том номнууд байсан байхгүй юу? Одоо нөгөө хүүхдүүд зориулаад ингээ одооны хүүхдүүд нэг уншихтан бүхэн болгоод ингээ хураангуулсан. Тийм жижиг болгоод тийм. Энийг бас та нараа аягүй санал болгоорой. Хүүхдүүд одоо бас ийм бүх номнуудыг одоо бүр 8 дараагийн хүүхдүүд ном унших нэг дадал үсээгүй дандаа ийм зурагт комик үзээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ийм багч гэсэн ийм текст ийм номнуудыг бас уншуулж авах болоод Тэмчээс ийм намнуудыг бас ээж мэртэй айгуу сайн санд байна. Тийм. Энийг бол 6 дугаар дадал үүссэн хүмүүс бол ингээд 5 6 дуурын хүмүүс болохоор айгуу шимтэж юмшдаг бүр айгуу орцоо. Тийм үү зөндөө байдаг. Тэгээ энэ бас нөгөө сонгодгуудын одоо хүмүүс зориулаад хураангуулсан. Тэгээд Франкштейн гэдэг ийм сонгодгуудыг бас айгуу сонирхол зүгээр. Энэ их амар бүрхар. Тийм энэ айгуу хөөрхөн намснууд хятад хүмүүсийн зөвхөн айгуу хөгжилтөө айгуу гоё бас манай хэнийг айгуу санд уншлаг мэлхэн дээр бас ингээд заримдаа 7-8 дараагийн хүүхдүүд ирдэг байхгүй дүүнэрээ дагуулж тэднэрт айгуу санал бодогддог. Одоо энэ сүүлийн хүүхдүүд одоо Netflix-ийн дэлхийд дэх сүүлчийн хүүхдүүд энийг бас айгуу хүүхдүүд цаг бас 7-8 дараагийн хүүхдүүд айгуу сонирхож хэлж байгаа. Тэгээ одоо энэ бас л сүүлийн үеийн хүүхдүүд номнууд дахиж хэвлэгдэж гараад байгаа. Одоо энэ жанан гудагчаар энэ нэстэг ангимаа хэдэр айгуу хөөрхөн хөнгөн амар тийм өсөр тексттэй биш аюу хөнгөн болохоор аюу зүгээр иймэрхүү номнуудыг бас аюу сайн санал болгож. Яг одоо энэ 6-7 8 дараагийн хүүхдүүдэд энэ унших ном аюу ховор болчиход байгаа байхгүй. Эсвэл ингээд дандаа комик руу орчих гээд эсвэл бүр хүндэрсэн рүү орчих гээд. Яагаад ч юм аюу хөнгөн Дууч хүүгүүд гинэ. Дууч хүүгүүд. Тийм юу нэ усар насны үлээд настай шүү. Том хүний хавц Багдад хүүхдийн хавц томдоод идэг гэдэгтэй адилхан ном дээр ч гэсэн яг тийм асуудал гард юм байна тий. том хүний ном томдоод хүүхдийн Багдад. Тэ зүгээрээ бүгдийг нь уншдаг гэж. Юу бүрхэ. Энэ наснадаа амар хөрхөн. Санаа авахаас бүү бүтээлч байдлаа нэг. Манай
сайтын бас энэ англи хэлээр нөхгүй still like an artist. Тэгээд нөгөө creative маягийн юм хийх гэж байгаа сонирхдаг, бүтээлч юм сонирхдаг. Тийм байвал бас энэ ном авч үзүүлэн бүрхэн санагдал. Би энэ ном сонгосон. Энэ бүр амар cool заяа. Cool хэрнээ амар бас гонигтай хүүхдүүдэд янз янзын мэдрэмж төрүүлэх. Амар юм cool мөр аахгүй юу? Нэг сая амьдэрсэн заяа. Тэгээд амьдралын үхээлэн амьдралын янз янзын ингээл газар төрөөл янз янзын эзэнтэй болоод заримдаа ганцаараа танил мөр болж малаа заяа. Амар ингээл явж байгаа л хамгийн сүүлд нь ийм өөр мууртай нийлээд юм хөрхэн зулцгантай болоод амар хөрхэн. Тэгээд өмнө нь бол ийм муур ингээд ерөөсөө амьдрал үхэл тэрэндээ ерөөсөөч гонилтгүй байл хүмүүс эцэд нь араас нь гонилал өөрөө болохоор таахгүй. 70 гийн тэгэл үхээс ирэл тийж жаад өөрийнх нь хайрлсан муур нь үхсэн чинь ээж ихнээс үхлийг мэдэрч байгаа байхгүй. Тэгээд нэг сая удаа төрсөн ч гэсэндээ энэ үхлийн дараа одоо өөр муурны үхлийн дараа дахиж одоо ягаагүй муур дахиж төрсөнгүй гэж байгаа байхгүй. Тэр ингээд нэг тийм том санаа ингээд юу шиг юм. Юу ч гэхүтээ юу хэцүү. Тэгэл ер нь үхэл бас яг ингээд яаж яадаг вэ гэдэг бас ингээд мэдрэгтэй гэдэг ингээд амар хөргөн. Тэгээд дундлын түүхүүд нь амар хөргөн шүү. Би бол зүгээр сайн ингээд алгасаал яаж болох гэсэн амар гоё тийм. Бичлэгийн хэлбэрэн тэгээд нөгөө таарагдж байгаа хүмүүс орчин гэл эн чинь нөгөө орчноо солигдоод байгаа болохоор бас хүүхдэд амар ингээл төрөөл орчин өөрчлөлт ингээл тэнгуут явцсан ч гэсэн амар сонирхолтой нийт хэлж байгаа санаа ч гэсэн амар сонирхолтой амар гоё ном. Би ч жишээлбэл ингээд хүнийг нэг ангийнх нь ингээ ярил нэг юм үйл явдал нь тавтагддаг дөрвөн солигд эздүүд нь солигддог болохоор амар уншихад тийм гоё зугаатай бол бичдэг байгаа юм. Ингээл тавтагддаг болохоор би янз бүрийн мэдрэмж хүүхдэл тэгээд янз бүрийн мэдрэмжүүдийг мэдрээл одоо хайртай амтнаа алдах тэр мэдрэмжийг ч гэсэн тийм төстэй намд шиг харин байгаа энэ Монгол их оюун гээд зохиолч зураачийн бичсэн ном бод юу хийж яваа бол гээд энэ нь болохоор та амтнаа байж үзснөө ер нь тэжээр амтнаа алдчихсан үе баг ш тий. Тэгээд тэр үед яг ингээд хүүхэд байхад одоо хайртай амтнаас хаагцах өгүүлэх гэдэг ямар хэцүү зовлон бэ гэдгийг аюу хөөрхнөр харуулсан. Тэгээд энэ хүүхэд зурагт номонд болохоор бяцхан охин хоо алдчихдаг. Тэгээд ингээд хоо хаана юу хийж яваал гэдэг төсөөлөл бодоол янз бүрийн одоо нөгөө түрүүний морын юутай төстөө. Ингээд янз бүрийн төсөөлөн бодоод тэгээд энэ болохоор хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрал бас аюу гоё болох юм болоо гэж бодсон. Яагаад тэгэхээр ингээд бид нар ч гэсэн ингээд хайртай амтнаа алддаг. Тэгээд энэ бас одоо амьдрал дээр байдаг энгийн зүйл энийг харин яаж бид нэр ирүүлэр давж туулах вэ гэсэн айгүй хөөрхөн ном байна. Энэ бүр айгүйх таалагдлаа хүүхдүүдийг уншаасаа гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь тэр ингээд ирүүлэр хагацах гэдэг өдрийн нөгөө нэг манай өвөөс суусан гэдэг шиг ер нь шиг бас ингээд сэтгэлээ ингээд ирүүлэр татаж авах нэг тийм. Тэгэл ингээд янз бүрийн хийж яваа бахтаа гээл тэр нь өөрөө ингээд төсөөлөн болоод хүүхдийн төсөөлөн бодох ертөнц бүрэн тэр бүрэн тэгмүүд ингээд тоож болсон юм болов үлдсэн болов гэж төсөөлж бодсоор айгүй гоё ирүүлээ ингээд хайртай амтнаа тавьж яваа. Төсөө зүгээр тэрийг сонсонгоо надад микрофон. Би бүр яриад навцсан байна шүү дээ. За хүүхдүүдийг гоё уншаад цэцэг ихэнх гэсэн ингээд эн чинь амьдралын нэг хэсэг ингээд гоё ирүүлээд гоё грив хийгээсэй гэсэн тийм гоё ном байна. Тэгээд энэ зохиолч нь бас айгүй гоё таалагдлаа. Мишель Амасонкогийн дизайнер охин байна. Айгүй гоё номнууд бас хийдэг айгүй мундаг. Тэгээд энийг бас авч уншаасаа. Та нар ч гэсэн уншаарай. Таалагдлаа. би надад чинь уншиж баг үйсэн. Амтнаа угаасаа алдсан мэдрэмж угаасаа хүнд амар ядаг. Тэнгүү тэрийг ингээд амар хөрхөн гэгэл үүдтэй амар хөрхөн гаргацсан байл. баа тий сансарт нис юм болов. Тэ төсөө ном аа. Гинт хүндрээд амар хөргөн ном. За. Би Монтен эсэг сонгож байгаа. Зүгээр ахлах ангийнхан санал болгож байгаа. Тэгээд яг уу ер нь бол бид нар мэддэг штэ. Одоо ахлах ангийнхан ч ер нь мэдж байгаа. Гэхдээ заавалчгүй санал болгох хэрэгтэй. Одоо ч санал болгох хэрэгтэй наа гэж боддог. Мартагдах гэсэн үг юм тийм. Олон дахин ярьсан байна гэдэг нь үн цэнгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө өөртөө биш шууд холбож утсан байхгүй. Одоо ингээд 10 жил байхаар чи миний хамгийн сайн мэдэх зүйл бол миний дурсамж, миний түүх. Тэгээд тэгүн готл ментийн хэсэг уншин готл одоо би өөрөө өөрийнхөө түүхийг яаж тунгаах вүлээ?
яаж дүгнэх вүлээ те. Ментэн яг өөрийнхөө уншиж мэдсэнийг ингээд шууд төлөөтэй битсэн тэгээ шууд хийсэ гэд чиний хувилбар одоо юу зөвлөзөл гараад ирсэн шүү дээ. Тэгээд түүнтэй холбоод яг ахлах ангийнханд бол өөрөөх нь яг өөрийг нь задлагад их тус болох ном л гэж бодож байна да. Ер нь би энэ дотор нөгөө бидний хоорондох үлээ innocent never дуртай. Бидний хоорондох тэнцвэргүй нөхцлүүдийн тухай. Би талаархах хэмжээгээр юм болохоо. Тийм дэрэн гоо. Би бас үнэрийн тухай гэдэг. Тийм үнэрийн Ямар ч үнэргүй байх юм хамгийн гоё юм шиг. Тэгсэн үү? Бүхлийн тухай. Ганцаардлын тухай. Ойгоны тухайд гэж асуусан. Хүрлийн тухай нэлээ. Тэг 10 дахь 9 дугаар англи 10. Шиг 9 дугаар ангид өсчихсэн бүр амар орж уушчихсан сан. Юм нэг доор биш баг 7 хоногт нэг хэсэг уншаал тэрийг бодоод. Нэг онцолж байна. Нэг зөний хоолоо. Ном иддэг хүмүүс. Анаа Палестины бүлээн зөвшөөрлөө. Бичлэгэн дээр амар уучлаарай. Биснэ бичлэг амар ундран гут. Мос аяа товч байгаа. Үхлийн талаар яриад үг гэж. Зэнэ санагт хэлдэг үү? Ингэ тийм. Үхлийн тухай арай л их ярьж шүү. Үхлийн тухай яриад үг. Гүнэглэл ганцаардвал гэж. 70 дутхыг ирж хай. Чи бас арай тэгтэй. Баадгүй гэдэг. Тэгтэй юм. Баадаг. Энэ ингээд яг үйл явдлын шохон аяга гоё өрөндөг заяа. Ингээд нэг асуудал ингээд толгоддог хгүй. Толгож байгаа асуудал баагааны бас нэгдэг байхгүй. Ой. Тэгээд наач амар тулгамддаг. Улаанбаатар тулгамддаг гэсэн. стандарт тулгамд нь бид нар тулгамддаг шүү дээ. Тэгээд нэг анги хатаа уншиж сурч байгаа ингээд хүүхдүүд уншаад тохиромжтой юм. Тэгээд зовлонтой өнгөс алдлаа. Салцсан байж тээ. Ингээд яа, хүүхдийн ном үзэл хөгжилтөл яваад байх юм да. Би зас хүнхээр хэрэгтэй тул баарээс үлдээ дээшээ харав гинэ. Юм чинь. Үе энэ яар хөөрхөн ганга юм. Цэцэг мэцэг толгой дээр тавьсан үе. Би тэгээ баач чадсан юм болов. Явын гол нь баас юм уу? Спойлер. Яа. Энэ царай байна уу? Чадaltaй юм. Яа, усаад хатчих шүү гол нь. Усаад хатсан. Яа, нэг гоё. Энэ нэг би ярьд юм уу? Гэтэ би бүр толгой дотор холион бантан болчихжээ. Энэ миний орчуулсан ном юм аа. Кармаг наад өгч. Тийм кармаг бас би орчуулсан. Гэтэ би хамтран орчуулсан. Миний марг анхны орчуулж ирсэн ном нэг баха. Тэгээд дотоод инженерчлэл гээд энэ нөө Садгуру гэдэг хүн өөрөө йогч. Тэгээд йогч гэдэг нь яг дасгал хөдөлгөөний талаас йог гэдэг биш. Ер нь ингээд сэтгэл зүгээ йогтой холбож бүр ингээд сүнслэг байдлаар бүр бараг л юм шашинлаг байдлаар яг ч шашин гэхгүй. Гэтэ ер нь ингээд сүнс мэдрэхүүн бүх хэмжээстэй йогтой холбогдож ингэж яадаг. Тэгээд ер нь ингээд би эднээс ингээ амар олон юм ингээ сурцсан юм санагдаад болохгүй одоо миний ярьж байгаа бодож байгаа санаж байгаа сэтгэж байгаа бүх юм ингээ энэ хоёр номтой амар холбоотой юм санагддаг. Тэгээд ингээ хоолтонд хандах, бие махбодтой яаж хандах тэрийг одоо юу гэдэг чинь өөрөө бие яаж мэдрэх хэвтэй юм те хүнд ингээ би гэдэг чинь ер нь бол тулгуур тэгээд чиний ингээ сүнс болоод оюуханы чинь бүгднийх нь тулгуур учраас тэр дотор ингээ өөрийнхөө биетэй яаж зүг харьцах юм гэдгийг ингээд зүгээр бие болоод оюун санааны холбоо хамаарал сэтгэл тэгээд нэг тийм юмнуудыг айгүйх мэдрүүлдэг өөрөө өөрийгөө мэдрэхэд амар тусалдаг тэгээд би айгүй ухаалаг тий амар тийм ухаалаг хүнтэй ярилцж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг тэгээд нөгөө зингийн түүхүүд гэдэг нөгөө түүхүүд байдэн шүү дээ одоо ингээд бурхны шашны тэр түүхүүд дээр ингээд дөрүүлээд тайлбарлаж байгаа юм шиг яг тэгж явдаг тэгэнгүүт ингээд ямар ч насны хүнд уншихад амар айтайхан
Би өөр ажиллаж байсан болохоор ч рекламж байгаа юм биш аа. Тийм ажилласан ном болгоно рекламд гэдэг юм шиг аа гэж. Өөрийгөө ойлгох, өөртөө тайвшрах тийм ном юм шиг санагдав. Тэгээ би энийг ингээд орчуулсныхаа дараа ингээд ягаад чи хүн болгон санал болгоод төгссөн юм. Энийг уншиж чаа гэж ягаад чи тэрэнд би өртөө. Яа шаа би нэг бүр шүмжэнгөө чөлөө чигийн улаанаа хоёр ярьж орчуулж байгаа номоо ингээд яриад шүний идэлцээ. Шүний дөрөв үр зайлшгүй байсан шүү дээ. Тэгээ тэр үедээ амар орцсон байсан болохоор ингээд ухаан жолоогүй яриадсан. Одоо нөгөө уншихаасаа ойснес орчуулснаас хойш хэдэн жил өнгөрцөн болохоор бас яаж яахгүй л юм. Нэг амар нарийн санахгүй байгаа гэсэн ерөнхийдөө бүтцийн хувьд тийм байдаг. Амар гоё явдаг. Тэгээ би бас ахлах ангийнханд уг нь бол юм уншчул цаашдаа ингээд бас өөрийнх нь эрүүл мэнд талаас ч тэр сэтгэл санааны талаас ч тэр амар өгөөчтэй. Одоо ерөөсөө хүүхдүүд дотооддоо амар анхаардаг болсон баха. Хүүхдүүд гэлтгүй 11 12 дугаар ангийнхан ч нэг өөртөө яг дотор сэтгэлдээ анхаардаг болсон. Тэгээ тэрний тухай ном юу сонирхох хаа. Бид нар яг орох баха. Сонирхох баха гэж бодоод хэллээ. Сонирхоорой. Уг нь уншаа гэж дуржаад авч гисэн дурж байгаа юм шиг. Сэтгэлээ яаж авч явах вэ гэдэг тухай шүү дээ, тий. Сэтгэлээ яаж авч явах вэ? Сэтгэлээ хааш нь хийх вэ? Бид чинь ингээд андаа ингээд тэмцгээд тий өөр авч явах хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Бас би ингээд хөвгдөж байна. Тэгэхээр тэр сэтгэлээ яаж авч явах вэ гэдэг дээр тусал. Одоо ер нь тэгэл сэтгэлээ өөрөө хариуцж эхлэх үү гэж. Өөртөө хариуцаа. Нэг өөр хүнээс хамааралтай юм шиг. Арай нэг жоохон болохоор бас яа нэг тэр талаар бодохгүй юм шиг санагддаг байсан чинь 10 жилийн ахлах ангид ороод ирэхээр яг өөртөө бодлоод эхэлдэг болохоор. Тийм биш. Амар сонь санаанууд гардаг бүр гэмээр юу гэж бодмоор бүр сонь юмнууд авирах гардаг байхгүй. Тэг би орчилж захтай бүр ингээд ангаагаал байдсан. Нэг хоёр бүр усадгүй. Yes. Ты гомбо. Ти васаа. За тэгээд экскетер нь ер нь нөгөө гэрэнгийн намын мохлогд төр зөндөө олох гоё номнууд байна. Яг ухаад сүртэй бид нар өнөөдөр зөвхөн нөгөө нэг юу гэж бодсон болохоор сурагчдад гэж бодож орж ирсэн болохоор бас өөр номнуудын талаар ярьж яасан. Гэхдээ гадаад хэл дээр орчуулгын тэгээд монгол зохиолчдын ингээд зөндөө олон сонирхолтой номнуудыг айгуу шийдээд сонгоод тавьсан байт юм байна. Тэгээд дандаа л гоё номнууд байна. Амар гоё сонголт. Тийм. Яг бүгдийг нь ярьж болж чадахгүй юм байна уу? Гэтэ бид нар бол юун дээрээ одоо энэ видеон дээр ярьж байгаа номнууд дээрээ дэлгэрүүлээ зөндөө олон номнууд бас чагсаалтанд оруулна. Тэрийг бас дахиж ухаж үзэж, дахиж өөр хүмүүсээ сонсож ярилцж гаргах бас зөндөө юмуд байгаа юм байна. Тэгээд ямар ч тач бид нар өөрсдийнхөө өнөөдрийн сонголтуудыг бол ингээд харчлаа. Тэгээд дахиад ирнэ зөндөө олон номнууд нэ. Тийм ээ. Өдөр чинь хамт байсан баярлалаа.